За бүтээл шинжилгээ сайн дурчлага. Дорнод аймгийн Баянтүмэн сумын ерөнхий боловсролын ба боловсролын багш нар. За ном бүтээх үйл ажиллагааг явуулсан. За ном бүтээх үйл ажиллагааг явуулахдаа нэгдүгээр одоо сурагчид унших ихээ сонгоно. За ихээ уншина. За 3 дугаарт нь ихээ ярилцсан. 4 дугаарт нь эхийн үйл явдлыг харуулсан зургийг дараалалаар нь байрлуулна. 5 дугаарт нь байрлуулсан зургаа одоо нааж ном бүтээнэ. За тавтан уншлагын арга. За энэ тавтан уншлагын аргыг бол одоо 1-р ангид хэрэглэхэд маш сайн. За багш унших үгийг бэлтгэн сурагчид анги нийтээрээ уншина. За сурагчид мөн ширээ-ширээгээр уншина. Сурагчид ганцаарчлан уншина. За мөн гэрт нь одоо бие даан гэртээ одоо уншина. Гэх мэтчлэнгээр одоо явдаг. За энийг мөн одоо багш энэ үгийг одоо хэрчмэл үгээр бас уншуулж бас болно. За энэ бол одоо 1-2 дугаар ангиудад одоо маш зохимжтой арга. За мөн энэ хамтдаа уншаарай гэсэн одоо үйл ажиллагааг бас явуулдаг. За энэ бол гэртээ их эцэгтэйгээ хамтран уншаад за уншсан ихээ бичлэг болгон ангийн групптэй одоо байршуулдаг. За бүтээл шинжилгээний дэвтэр. За бүтээл шинжилгээний дэвтэр бол шинэ үгийн тайлбар байна. За уншсан үгийн ахиц амжилт байна. За тээжлсэн шүлгийн жагсаалт байна. За мөн уншсан зохиолын агуулга. За зохиолоос авсан сургамжаа одоо энэ дэвтэртээ одоо бичиж тэмдэглэдэг байгаа. За номтой аялал. За номтой аяллыг бол сургуулийнхаа номын сантай бол одоо танилцсан. За мөн одоо аймгийн одоо төв номын сантай бас танилцсан. За тэгээд одоо уншлагын картыг бол сургууль болон аймгийн төв номын санд одоо 100% ангиуд одоо карт нийлгэсэн. За өглөөний уншлага. За өглөөний уншлагыг бол өглөө бүр 10 минутын уншлагыг хийж тэмдэглэл одоо хөтлөнө. За мөн одоо ихтээр ажиллана. За шүлгийг одоо чийжлэнэ. Олон холбоор дасгал даалгавар зэрэг одоо энэ 4 чиглэлээр бол одоо явуулдаг. За өмнөний одоо үр дүнд бол энийг бол 5 дугаар анги дээр за өглөөний уншлагад идэвхтэй олсноор одоо ангийн дундаж уншлагын хүртэл 90 болсон байгаа. За мөн сургуулийн одоо номын санд хуваарийн дагуу баасан гаргалагт одоо ном уншиж хэвшсэн. За мөн ганцхан сургууль дээр уншаад зогсохгүй мөн одоо хүүхдүүд гэртээ одоо номын сантай болсон байгаа. За ингээд одоо эцэг эхийн нэгдсэн өдрөлгөөр мөн хүүхдүүд одоо ингэж бүтээлүүдээр одоо үзэсгэлэн одоо гаргасан. За энэ одоо гэр номын сантай болсон хүүхдүүдийн одоо номын сангууд байна. За мөн гэр уншлагын үйл ажиллагааг одоо явуулсан. Энэ нь бол бие даалтын 7 хоногоор ангийн сурагчдын гэрээрээ зэгцгийн хасран хамгаалагчтай уулзаж гэр уншлагын үйл ажиллагааг одоо зохион байгуулсан. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Номын цагаан дэлгэрэх болтугай.